За энэ хоёр найзаагаа хүрэлцсэн юм байна. Хоёр найзаагаа хүрэлцсэн баярлалаа. За баярлалаа. За ингээд манай T-Talk одоо 3 дахь дугаарын зочдоор за Монголын одоо уянгийн хаан улам ирсэн байна. Юу нэг уянгийн хаан. Уянгийн дууны хаан. Яг тэр нэг дуундаа ороод нэг хүн нөгөө лавыг илтгэж нэг онгод ороод уулна гэж тий. Тэр тодорхой шүү дээ. Манай цэнхэр дэлгэцээр ойр тарагдаагүй очрын хөтөлгөөр алга болсон. Олж ирсэн. Тий олж ирлээ гэд харийн орноос гээд чапимэн ирсэн байна. Би энд гарч ирв. Ирвчтэй бас. За чапи найз битгэрч бас олон жилийн өмнө их мужигнуулж явсан хоёроо. Тэгдэггүй яах. Одоо манай бол нийт үзэгчд тав хүн мэдж байгаа. Тэнгисийг хоолны бурхан тэнгэр гэж. Вау. Зохиогоогүй хийгээгүй хоол байхгүй манай тэнгист одоо Зөвхөн дураар. Тэгээ одоо ингээд найзаагаас хэлэх хэрэгтэй. Тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлэгт бас хоолны бурхан тэнгэр эргэн тэнгис оролцсон байна. За. Унаачаар дээр намайг алсан шүү дээ. Гоё нэртэй, гоё Би нэртэй. машин явж явчихсан чинь ингээд хоол мол чапи нэг эфемер нэгс мацдаг өстэй. Онгорхоод ингэсэн онцгоож орой хин үзэх юу солиод би өөр чангас намаа ярьж байна тэр донд. Тэр нэг юм бий болсон шүү дээ. Онгоо. Онгоо биш шүү дээ. Тэр чинь бүр ингээд захиалагтай хүн хийлгсэн байхгүй. За. Манайх нэг юм хоолны газар нээсэн юм аа тэгээд юус явахгүй байна. Хүн орохгүй байна. Уул төв талбай зам дагуу юм байлээ. За. Тэгээд нэг юм хоолны газар айгүй 8 нэрийн хоол хийдэг. Гэхдээ 8 нэрийн бараа гэж байдаг арх дарс зардаг тийм л юм байд. Хоол гэж би мэдгүйс. Харин нэрийн тэгээд өгсөн юм аахаа. Тэгэхээр би яг тийм тэрнээр 8 төрлийн л хоол хийдэг өөр. Тэгээ 8 төрлийн хоол хийн өөр хоол хийхгүй гэсэн байхгүй юу? За тэгвэл 8 төрлийн хоол чинь манай найз. Одоо би та нарт шүү дээ. Онгорхоо тэнгисийн онцгоож ор цаашаа үнэхээр олон нийтэд хүрсэн гэд тийм нэг реклам хийсэн. Тэгээд надад зурдаг тий. Тэгэл тэгсэн чинь тэдний орлого нь амар сайжрлаа. Одоо томорцсон манайг таних болсон. би тэр өөр яаралтай шүд хэлэхгүй болохоор байсан. Гэхдээ шүд хэлэх гэж баг бүтнээр солилцсон шүү дээ. Аа. Бүр амар 33 мөр болсон. Хараагаа давхарлуудаа хийсэн юм шиг сайжруулал. Энэ ямар амар. Жотээс. Их ууй гэж бодсон юм хайш юм. Бокс хэрэг арай гайгүй л. Ямар юм чи одоо. Энэ чи юм ханик юм уу? За манай үзэгчтэй бидэртэй бас чөлөөтэй холбогдож болно. Харилцах утасны дугаар 70 16 32 72. За, чапи мэн хаагур явпаа. За яг айгуу сони би ч бас хулан дүүтэйгээ бас холбоо тасарсан шүү тий. Тийм шүү Тэр чинь 2 3 жил гаруй дүүтэйгээ таараагүй. Бид нар чи уднаас хаяа ингээд сайн хаа мэдөөг ярьдаг хөхгүй. Ерөөс уцгүй сайн би өнөөдөр тэнгисийнхээ буйнаар чи юу нэг буйнтай хүн хоолдог айгуу тийм буйнтай байдаг хөхгүй. Бас санаандгүй ингээд бит хоёрыг уулзуулчихлаа бас хөөрхөн гоё энэ хин гэдэг хоол хийгээд тавьчих. Энэ үү? Тий. Эзгүй байсан би бол яг нэг харь гариг лөө явлаа. Бусдын ажил хийлээ. Тэгж яагаад гинт гарч ирв гэдэг шиг юм бол. Яг нэг 20 моройн таарад ороод ирэхгүй. Тэгээ Монголда гацаад тийшээчгүй, наашаачгүй, цаашаачгүй болсон. Тэгээ одоо яг бас нэг бүх юм гоё ингээд нэг фри болоод одоо явах санаатай байгаа. Энэ бол Монголд их байхгүй. Монголда байгаа. Байхгүй байх бодоод байна уу? Ер нь одоо тэгээ бодохгүй болохгүй ч оройтлоо шүү дээ. Надаас бус нь бүгд гараад авчихсан. Гараад авчихсан. Тэр өдгөө манай урлагийн салбар дампуурчаад авчихсан. Тийм үстэй ялгаагүй болчихсон шүү дээ. Одоо ер нь гарсан нь хожиж шүү. Яг нэг нүгэл. Чи харин нэг Монголда нэг хөлөө орсон юм болохоор ингээд байгаад байгаа хөө. Өгсөн баас. Дагуурлаа гэдэг. Цог явах уу? Cheers. За манай нэвтрүүлэг төрүүлжсэнд баярлаа. Баярлалаа. Чапи хааны. Түүгээр Хөө яхаа. Оо нэрээ муу. Нэг сонир штэ та. Би ер нь хараа ганц би хүн юм байд юм бэ шүү. Яг хараа амиа боддог болчихсон. Эний чинь нэг кинонд харж байгаа ингээл байгаад иж тийм. Ер нь уудгүй байлээ шүү. Чи уудсан уу үгүй дээ. Ингэдгээр байлээ шүү энэ чинь. Зориулт нь. За ингээд тавьчих юм. амар зөхгүй нацтай. Исгэлгүй цаатай ярьчихдаг тийм. Урдан дөгөө бариад ингээд идэг гэсэн байхгүй. Тэгээ тэр чинь байхгүй болчих юм аа уучлаарай тий. Таахаа энийг чи эргүүлээд тэгээ өнөрлээд нар 120-оос 21 удаа гэж. Ингээ мэдрээд. Ер нь одоо яг энд суусан хүмүүс орж ирэхлээрээ уг орчод байна. Яагаад юунаар 50 бат ирээд. За. Бас архинаас гарсан гэсэн. Гарах гэж ер нь орцсон хүн гэж байхгүй шүү дээ. Одоо ер нь яг ууга болсон гэж. Болсон тий. Ер нь одоо шүү дээ 21 дугаар зууны энэ залуучуудын би энэ сонголтыг айгүй хөндлөж байгаа шүү. За. Ер нь бол эн чинь эх орн үйлдвэрлэж байгаа юм чи эх орноо л дэмжиж шүү дээ. Тэрийг уухал ёстой байхгүй. Тэр ууж байгаа мөнгө чинь өнөөдөр эргээд
нөгөө улсад төсөв болж орж байна. болж байна. Татвар болж орж байна тийм ээ. За одоо эндээс хин цалинжих хөр өнөө бидрийг барьж игээд байдаг цагтаа. Тий. За одоо эрүүл мэнд тийм ээ. Тэгээ татвар Татвар матвар авдаг. Энэ мөө ээж аавын тэтгэвэр болж ирнэ тийм ээ. Тий. Үргөд бидний ингэж л одоо тэрийг авж байна гэмээр улсад орлого оруулж штэ. За. Тэгээ энийг ууснараа буруутчихсан. За. Одоо орчин цагт бол энийг багасгах нь одоо нэгс бүр болж байгаа. Нэг хэсэгтэй л болж байгаа шүү дээ улсууд. Нэг 50 хүн энийг болоод тоглоо гэхэл улсад нөгөө орлого нь тасалдаад эхэлж байгаа. Таталтаа. Залуучууд ч бас ерөөсөө ууж Модонд болсон аюул гоё болсон тийм. Шал орсон. Шал ондоо тийм. Одоо Мануси одоо Чапи 2 зааны хэдэн онд юм бэ мэдэхгүй байна. За хэд хэлэх 14 он 15 гэх юм уу? За яг ингэж тоо моо хийлж он хөөхөр аюул хэцүү. Тэгэхээр таньчдгийн шүү улсууд энэ тедтэй юм байна За гэж. Чапи 2 Би ганц би одоо он гараад 22 хүрнэ. хулаас асуу шүү дээ. Чапи 2 залуу байхдаа ресторанд ороод хоол идэж байгаа. За. Зөгчөө нэг жил харж ингэс гурлаа явж байгаа. Дахиад нэг хөлдөгч дичээрээ. Яаж чи хөргөж Хүүхдэр л бол гэнэ. Тэгэхээр эхнийхээ нэг шилийг уучаад дараагийн шилийг уугаад. Ерөөсөө тэгээд залуу ах чи ирчүүл шихтэй нэг 2 он нэг жилийн өмнө дэр одоо бол тэгэл боо уулаа малаа нусмал болно шүү дээ. Тухайн ч бол чанга байсан юм шүү. Тэгээд тухай чанга байгаасаа гадна шүү дээ. Би ирүүл байсан. Хоёрдугаар одоо орчин цагийн сүүлийн үеийн нөгөө хаанхан мэддэхгүй тийм олон төрлөөр байгаагүй. Цөөхөн тоотой чанартай арх байсан, чанартай спирт байсан байхгүй. Тэр үед үү. Одоо золигт гарах гээд байна. Одоо юу ч хамаагүй хольж уух юм бол Тэгэл гачин. юу бүх юмараа гулих гээд байна одоо. Нэр нүднээс нь булга, нүднээс нь нулимс тийм хамраас нь бас амнаас нь юу гэдгийг аюу муу болох гээд байна. Та одоо ийм хоолны өмнө тийм юм яриад Яах вэ? Тэндээс халаачлаа шүү дээ одоо яах вэ? Би ямар хүний нэвтрүүлэг дээр чи хоолны нэг чи чимээгөө суугаад. Тэгсэн чинь одооны залуучууд ингэж байна. Одоо ингээл уух юм заавал ингээл тойруулаад юм байхгүй. Одоо энд вайн гласаа ууж гин, энд одоо коктейлээ ууж гин, тэ энэ пиво ууж гин. Энд би юу жаа. Тэ энд нь одоо жуусаа ууж гин ч гэдэг юм. Яг өөр өөртөө гоё фан болдог. Аюу Зүг сонирхолтой. юу нь бол. Үндс яг нөгөө улс нь өөрөө ингэж нөгөө хүмүүжүүлэхгүй ч гэсэн тэр хүмүүс чинь ингээд Facebook одоо бүх юм жилетэ болцсон. Тийм шүү дээ. Тэргээрээ өөртөө хүмүүждэг. Нөгөө эзэнгүү нөгөө нэг боловсралтай хүмүүс гэдэг шиг юм байна. Би тэнгисээр ярина хотын төвөөсөө холдсон байхыг өнөөдөр л харсан шүү дээ. Өнөөдөр амар хол газар ирээд нэвтрүүлгээ хийж байгаа. Хамгийн амар нь Хаана гэсэн 23 средний школа гэдэг нэг 23 тойрсон хэсэг үйл ажиллагаа явуулж ирсэн энэ хүн чинь. Урагшлагаараа эхлэлгүүрийн юу зоос гоёлын баруун эхлэлгүүрийн зүүн хөдлийн нэг хэсэг юм шар байшин гэдэг тэнд ресторан ажиллаад өөрөө хойно сургалтаа хийгээд 23 яг хажуудлын хойдлын нэг ард гаруй театр явдаг нэг туслах зам байдаг нарийнхан. Тэнд яг тэр тойр хүрээнд баригдсан байсан нэг хэсэг тий. баригдны байл. Одоо задраад энэ чинь бүр дээшлээд айгүй өөр газар руу. Оногоо гэсэн чинь нөгөө хүнсний өрийн өмнө 2 багын нээс тарж ирнэ. Тэгсэн чинь нэг норхоо морхоо шууд өндөр лаазмаа цэцэн зогсож байна. Бас ч. Хүс минь яач вэ ядарч юу болов? Чи минь хаана байгаа юм бэ? Чимэгтэй л байгаа шүү дээ. Наа уцнарч чимэгтэй дараа шиндээ өө тэр шиг л болж байна. Шинэ байшин да. Тэ ядарсан ч гэсэн 40 мягтаа гэдэг шиг. Холдохгүй шүү дээ чинь. За манай хулангийн багнаас ч одоо аль дүүрэгт аль районд үүссэн бэ? Миний баг нас чинь бас тэгээд тэгээд хороолол 40 мянга тавиар л өнгөрсөн дөө. Бас 2 нутагтай байсан юм тий. Хоёр нуттай газар нүгээс сэлгээд тэгээ яа тийм болсон. За манай чаав чи унаг микрих өстэй. гүү штэ. Яг үндсэн харьяал чинь ингээл би чинь газар уснаа Бас явуулчих. 2 нутагтай юм. Тийм штэ. Айгүй олон нутагтай. Нэг биш, нэгээр тогтохгүй. Нилээд. Төмөр зам. Зөө. Би чинь төмөр замын 20 дугаар сургуульд 8 төгсөөд За. одоо хороод 10 төгссөн байхгүй. Зөө. За эндээс чинь ингээ газар уснаа 40 мянгатынхантай нийлнэ, 220-ынхантай, 120-ынхантай нийлнэ. Үйлдвэр кабинет гарна, 5 шар явна, 7 буудал хайлаас чингэлтэй. Чи ч юм уу тарзан байсан юм шүү. Тарцан цааш шүү. Амгалан улаастай. За. Амгалан улаастай. Үнэхээр бүх газар очиж нийлдэг байсан. Айгүй сонио. Айгүй тийм хөөгөө явдалтай хүн байж үлээ. Тэгээ бүгдэндээ нь очиж баригад үүсгэж чинь найз мэз ингээд бүр ингээ газар Чаби уснаа чи юм явчих. нөгөө юм. Айгу олонтойгоо хүн байсан шүү дээ таарчаа. Олон пракс найзтай байсан Тийм байхгүй. байгаа. Мангар олон практиктэй. Тий, пракс найз. Адагтай фракц чи хിവэрээ ёстой л тэр найзууд чаа. Яг хэвээрээ. Яг шүү дээ. Яг хэвээрээ. Гавар хөгшөрсөн байна гэж. Өөрсдөө. Манай идүү. Тий. Аку ч гэсэн яар өмөрцөн авч дээ. Бид нар одоо яг айгуусаа сандгийн энэ шарган мордын лагер өнгөрөөр ингээ дээш өгсгөр дондог тулмын аршаан гэдэг нэг юм аршаан байдаг. Тий. Бүгд тэндээс уусан залуучууд.
Яг тэрнээс хойцох нь хөгсөсөн. Тэрнээс урдах нь яг тэгээ тогтцсон шүү дээ. За Сонио. яшгаа. Гэхдээ нэрээ. Паналтай. Тэр үеийн ус нь Камера. ус байж. Одоо хэдгээр зууны юм яриад байгаа. Одоо би яг тэр чинь ууж өссөн хөвчтэй. Манай эмээ чинь дамд дарж ирээд байсан. Тэгээ зундаа нөгөө цөллөгт явна. Тийш явна. Ээж аав нөгөө фри байна. Айгүй хой газар байхгүй юу? Тэгээ тэр чинь айгүй Одоо гоё. тэр аршаан чи байхаа ойлоод Одоо байхгүй тэр дүүн аваачаал турбаа хийгээл тэрнээс хойш байхгүй болсон байхгүй юу? Одоо өөр газраас тэр чинь урсдаг болсон. Гэхдээ ер нь бол яг тэр авийн аршаан бид нэг чи ер нь их сайн гэж одоо жишээл богдхааны үед одоо зуншлаг нэг 7 хоног моног тэнд очиж. Ингээ нэг зус чинь нэг ус мус уух байдаг. Тухай хаамаа нэг л одоо Тэр уудлуу байсан арчилтэй гэдэг байгаа. нөгөө хүн амтан байхгүй. Тэгээд нөгөө битүү юм намагтай байсан шүү дээ. Тийм. Тэгээд аршаан айгу сайн гардаг. Тэгсэн чи одоо ерөөсө битүү амир юм. Аа. Юутай Тэр тэгээд чинь ер нь- айлууд айл Ер нь бол яг тэр нэг намагнаас ч бас гарахгүй байгаамаа. Чи уулын ус уудаг байхгүй. Тэр уулын ёроолоос гүнээрээ дамжиж явдаг гэж байна. тий, уулын дунд чинь ус явд юм байна. Тэгэнгүүт тэр Одоо ийм уул байлаа ингээ бодож штэ тий. тэгэнгүүт нэг яа. Тэгээ энэ чинь нөгөө эзлэг чулуулаг намаглаг ямар давхрууд байгаа. Тэр манеруудыг л барьд голоор нь тус ингэсэн л явж Тэнцгийн идэв. тэр эрдэс мэрдэсний чулуун молоонаас нь шилтгаалаад нөгөө кали магний тэр их юм. Эдэлээс нэг мэдхгүй сэдв ийм томчуудын юмроо хамаагүй халтарч Би ороод яв. За тэнгис бол нөгөө нэг юу 23 средний школа. Гүг дайрахгүй. Тэр чинь угаасаа Монголд байсан сургуулиуд нь тэр шүү дээ. За 23, 14, Хороолд 9, Төмөр зам зөвлөлтийн 2. Тий. Чиний бүгс орсон сургуулийг мэдтэй юм А шүү тэгээд дээ. гөөгөө хэдэн энэ Орос хэдэн сургууль үйлдвэр кабинет Таас байсан юм 18 гөөгөө Орос сургуулиуд нахгүй түүгээд мэдчихэж штэ тэр чинь. Цөөхөн л байсан юм чинь. Одоо нэг юм амар олон нөгөө геото тото мото гэж байгаагүй байхгүй. Хоёрын сургуулиуд байгаагүй юм чинь тийм. Байгаагүй юм чинь. Тэгээд айгүй гоё юм тэр сургуулийнхаа нөгөө нэг хүүхдүүдийг бүгдийг нь мэддэг. Би эдний сургуулийн нэг охин хайртай болжсэн тухайгаар ярих гэдэг юм л та. Амар сонин айгүй тэнэгээ заяа. Мангар ахгүй шаацсан юм тэр. Гээ Баазны тэнд чаачсан. тэгээ ой. Эдний сургууль Орос сургууль дотор ингээд нэг амар гайхамшигтай юм. Монголчуудын айгүй ховорхоо жилд нэг бараагийн цөөхөн хардаг ус кулинар мэлээр таяа хардаг. Тэр чинь мөнгө нь хүрэхгүй юм чи. Эдний сургуульд бол чөлөөтэй зүгээр гуанзанд нөгдөг ус бэршгээс автагсан. Яа. Мөнгө цуглуулаад тэрний бэршгийг идэх гэж тэр жижигрээс нь цухтаж хоёр дахь гуанз руу н ороод. Юм Монгол сургуулийн чинь ямар эднэр шиг ийм гоё Орос форм байхгүй шүү дээ. Хилэн хар юмтай л захны даваа маа одоо парлаас харлын бүүжих шүү дээ. Гэтэ адилхан биш байсан уу? Арай өөр хөвгтэй байсан уу? Орос сургуулиудынхаа арай өөр. Манай чинь нэг цэнхэр нэг юм цагдаагийн форм шиг нэг юм материалтай. Хөхтүү. Инээс арай жоохон нэг тийм Дарк. бүдэгдүү ч юм уу. Чимээд өгөх юм. Тийм Тэгээ дээ. Монгол сургуулиуд бүгдээрээ адилхан байсан баг тийм. Монгол сургууль бүгдөө ийм хилэн Бор форм. хэлэн байсан. Бор хилэн. Тэрэн дээрээ захны даваа та Бор цагаа. хилэн байгаагүй шүү дээ. Хилэн биш даавн юм шиг байсан. Тийм нэг чи юу Дээр юм үл хэлэн байсан. Бүр өмнөхийн яриад шүү дээ чи одоо хаашаа. Оноор ингээ яадах юм. Оноор за тэгвэл өөр юм яриа шиг. Ядаргаатай барьж өгөх гээд хаашаа. Юм ярихаар Тэгээд тэр охин чи юу болсон юм бэ? тэгсэн амар тэнэгээ заяа. Баларсан гэсэн. Хаста эвдүүл зөөгөл таав ээжийн цалин ах ихч мэгчтэй манайхан баг ингээд гэр бүлэрээ зургуулд олуулаа хөдөлсөн баг. Миний ганцхан тэр джинс өмдөн дэр. Яахтай миний хүн 8 төгссөн юм чи ингээд. 8 төгссөний дараа анх удаа шинэ хувц авч үзчихээн заяа. Гэтэ өмнө өмсчил байсан та гэлээхтэй 8 төгсөөд хамгийн анх авсан хамгийн дурсгал Джинс юм шүү. пирамид гэж джинс баг. Пирамид. Яа. Тэгээ цоошин джинс тэгсэн чинь нөгөө эдний сургууль миний дурлцсан байсан нөгөө охин байна. За яг өнөөдөр намайг тосч авал ав гэсэн байхгүй. 23-аас хичээл тарахаар. Яа, тэр бол миний хувьд бол ёо. Өөртөө нэг тэнгэрийн ундаг атгахсантай адилхан юм байхгүй юу? Хамаг гой дээр тавьдаг юм байгаа үстэй. Тэгээ штэ тэгээ. Тэгээ нөгөө тэнэгчийн явахдаа надад байдаг ганц гангараа тэр үед мандар ховор олж өмсдөг нөгөө шевром гэдэг юм төрүйтэй гутал. Голитлэн тослоод джинс өмдө гадуур нь тавиад. Гэтэ айгу тэнэгээ нөгөөдгөө индүтсэн баг. За Джесэ Джинс индүтсэн байна ойлгож байна. Джинс өдөө костюмд болгоцсон яаж байгаа. Индүтгэхгүй юу? Тэгээд тавиад сургууль дээр яваад очсон чинь нөгөө охин гарч ирээл ерөөсөн нүүр нь бол атсан баг. Тэгвэл намайг хараад. Ста баг не фига гэсэн багтаа энэ. Шууд миний уурд ингэж гараад чигээс гэж цаад байшингийнхаа 23 хажуудлын одоо нэг юм хөндлөн шар байшаа. хурдан алга болтой гэсэн. Гас цаашаа хараад наадах индүтлээ алга болгосон байдаг. Тэгээд сандраа нөгөө чи садгалаалстаа хөлдөөрөөд огонцоод ингээл гүүгээл тэгээд
хөр хэтэр охин та ихсэн байдаг юм аа гэж. Тэгээ алгуулсан биз дээ. Тэгээд ер нь орос сургуулийн хүүхдүүдээс тухайн үед яадаг байсан бэ гэсэн чинь нөгөө юун дээр юу өмсөх үү, хаана яаж хувцлах вэ гэдэг. Ер нь баг хувцалтын нэг юм нэг шинж загварууд гарч ирсэн. Тухайн үеийн тийм юм баггүй. Одоо бол хүн ингээд өөрсдөө мэддэг болчихлоо шүү дээ тодорхой хэмжээнд тийм. Ингэж хувцлах юм аа, тэх юм байна. Тийм стандарт мэдэхгүй л байсан л үе ахгүй да. Тэгэл нэг орос сургууль гэдэг чинь харин нэг өөр л байгаад байгаа юм л. Эдгээр чи сургуульд орохдоо баг болж зарим сургуулиуд чинь гутлаа тайлаад үүдэндээ гутал мутлаа уутанд хийж үлгүүртээ үлгснөө таачг мавчигч байна. Эсвэл нэг юм кэп мэ чижиг мишг шиг юм өмсчих чинь. Тийм тусдаа тэгэж ордог байсан. Тийм. Шал ондоо байсан юм зү. Энэ амар байсан. Гэтэ Орос 3-ын Монгол сургуулийн хүүхдүүд зодтолдог байсан те. Би чи 3 заахгүй. Би чи 23 байхгүй. Аа тийм үү. Би нэг төгсөн. Тэгээ манай нэгийнхэн ч очиж банд дээр очиж Орос 3-ын хүүхдүүдийг зодтолдог байсан. Хоорондоо яг тийм муу юм бол. Аа яг те. Тэр сургуулийнх нь 1-р хатмаа, нөгөө сургуулийнх нь 2-р хатмаа ингээд. Тэгэл 1 2 Яадаг байсан юм тийм шүү. байсан бах уу. Би яаш би ч нөгөө нэг урлагийн үеч бидэхгүй шүү дээ. Яа. Бүр хүүхд тахтаа л урлагийн хүн байсан байна те. Яачир мачир барьцээ. Заяасан байсан юм шүү. За холонгийн хувьд сонин сайхан юу вэ? За. Миний 27-нд гоё тоглолт их гэж байгаа гэсэн. тийм штэ. Одоо гайхамшигтай хоолойтой 2 бүсгүүтэй хамтарч Бас 2 ихчээ. Энэ тэ гайхамшигт 3 хоолой нэлэх гэдэг юм шүү. За маралжингоо. За Агима. Агима. Тэгээд хулаа. Тэгээ хулаан тий. Тэгээд хамтарсан тоглолт. Хаана болох гэж байгаа лөө? Corporate долно. Тэгээ 27-ны өдөр арай 7 цагаас байсан баха тий 7 цаг. Тийм нөгөө корпорат нөгөө ямар хоол гэдэг үлээ ивент хоол гэдэг. Нэг л өдөр болох юм уу? Тийм нэг л өдөр болж байгаа. Гэхдээ яг энэ тоглолтын тухай бас нэг сонио би ерөөсө хизээч тийм болно гэж боддог байхгүй. Тэгсэн чинь хин манай Namco мен зохион байгуулж байгаа продюсер ажиллаж байгаа энэ тоглолтын. За. Тийм тэгээд би тэгээд Namco гэхгүй чи өөрөө тоглолтод орохгүй яасан. Миний найз өөрөө ингэж дуулахгүй яасан гэдэг. Үгүй найз нь ингэж нөгөө миний мөрөөдөл байсан гинэ. Тэгээд цаад чи ингээд нэг юм гоё тоглолт продюсерийн ээж ингэж нэг юм тоглолт хийж үзэх юмсан гэж тийм боддог байсан юм байна л та. Тэгээд мань хүн урт хугацаанд нөгөө бодсны эцэст 3 эмэгтэй дуучин 3 юм уу 4 эмэгтэй дуучингаар ингээд хамтарсан юм тоглолт хийж үзье гэж бодсон юм байна. Тэгээ ер нь бол яг нөгөө жоохон нэг арай залуу үеийн ч юм уу тийм дуучны төлөвлөлийг оруулж тоглолт хийж үзье гэж бодсон байна л. Гэтэ мань хүнээс сонголт бас ер бус юм аа зү тийм. Тийм. Тэгтээ бол орж байгаа 3 бүсгүүл гуруулаад өөрөө өөртөө жанрт бол бест бол. Улангийн хувьд бол би бол манай уянгийн хаан улан шүү дээ. Амри уянгийн хаан. Хатан хаан гэж. Уянгийн хатан хаан гэдэг юм. Уянгийн хаан гэхээр хаан ч зүгээр зөвхөн ингээд хамгийн дээр л дээр нь л байдаг юм шүү. Тэгэл хэлж байгаа. Уянгийн хатан гэхээр нөгөө дээрээ бас хаантай хатантай байх нь шүү дээ. Юм ойлгож байна. Ажилсаг зүгийн ир зүгийн им зүгийн гэдэг шиг. Гэтэ тэрийг бол чи өөр мэдгүй зөвхөн наараа мэднэ гэж. Хаан зүг хатан зүг бол наараа хэлнэ. Наараа сайлна. Цаа чи тэр нэм энэ нэм гэл амар юм. Тийм жишээ нэм жижиг зүг юу гэдэг. Мэдчихэж бизнес хийж байгаа болохоор тийм сайн. Гэтэ ер нь бол чи тэр за би маралжингоо бас анх мэддэггүй энэ UB Palace-ын гадаа задгаалбад нэг юм хипхоп шоу болсон анх удаа гадаа талбайд нэг хүн залуучуудыг цагаан хувцастай яриад нэг тийм. Тэрэн дээр маралжингоогийн хоолыг нэг сонс амар бүр ингээд бүр тэгэд харсан. Хулангай бол мэдэн штэ. Тэгээ одоо тэгээ аги. Тэгээ энэ та гурав ингээд одоо зүгээр ингээд яг гуравлаа нийлээд бас магадгүй энэ дээр нэг дууг ингээд амар ингээд дуулж молж урьдсан ч юм уу. Тэгээ энэ сонголт нь чамд өөртөө яаж таалагдсан уу? Хүүхдийн хэмжээнд юу юу санагдсан? Нэрийн маань гурав алах юм биш үгээ бодсон. Тэгээ ер нь гэхдээ яг нөгөө нэг 3 шал өөр юм филингтэй, 3 өөр тембертэй, 3 өөр дуулах арга барилтай юм 3 дуучин гэсэн үг байхгүй. Тэгээд би яг бодохдоо нөгөө ер нь агимагийн хоёр ч хоёлаас маралжингоо хоёр ч хоёлаа айгу хүчтэй хоолойтой. Тэгээд ер нь бол хоолойны Япон сон өргөн тий мондөг дуучид гэж боддог. Тэгээд тэр хоёртоогоос хамтарч ингэж тоглолтод оролцож байгаад бас баяртай байгаа.
Манай холонгийн ихтэй хоолой жоохон опера мопера болдог юм шүү. Опера намайг гэхдээ ер нь жоохон яг хоо хэрвээ нөгөө Жаминч багш дээр би чинь бас нэг хэсэг нөгөө гам уншаад тэгээ яг хоо операгийн дуучин болох яг хоо болол болчихл байсан л да. Гэхдээ яг хоо миний сонирхолт юм байгаагүй. Гэхдээ арай өөрөөр явчих юм авчиг гэдэг. Гэхдээ сонирхолт ер нь жоохон jazz талруу байна. Жаач та. Тэ. Тэр өөрийнх нь нөгөө нэг хобби. Анх бүр 2001 онд чинь анх дуулж исэн. Тэгэл тэрнээс хойш ер нь буцалтгүйгээр дуурлаж орсон л та. Тэгээд Чи чинь гэхдээ нөгөө нэг бүр залуу байхдаа нэг хамтлагийн гишүүн байсан шүү дээ. Ямар хамтлаг? Юу лээ? Гээ тэрнээс ч өмнө цэнхэр айлам хамтлаг байгаа шүү. Тийм. Октодын хамтлаг тийм. Тэрнээс өмнө хамтлаг яваагүй юм тийм. Цэнхэр айлам яваагүй байхгүй юу? Тийм, цэнхэр айламд болохоор нөгөө юу байсан байхгүй юу? Манай Суйсын Төгөлдөр хуурын ангийн Цэнгэлмаа гэдэг нэг бүсгүй. Тэгээд Отоман болохоор урлаг судлаачийн ангидсэн. Гэхдээ хоёулаа одоо Монгол биш гадаадд амьдарч байна. Харь гаригийн үнтэй суусан. Нөгөө нэг Spike хамтлаг гэж хэлсэн шүү дээ, тий. Spike юу юу. Цэнхэр айлам өстой яваагүй. Та нар чи нэг үе юу одоо нөгөө юуны хөгжим бүжгийн. Үгүй шүү дээ. Ер нь аль Spike-ийн чинь тийм арай ихч байх. Арай их ч юу. Тийм арай ихч. Тэгээд доош шүү дээ. Дөрөв доош юм. Тэр тавж өгнөөр тэр явж байгаа. Мэдгүй. Гэтэ ер нь яг нь тэр үед чинь нөгөө нэг бид нарыг жоохон багт чинь янз бүрийн нөгөө одод болохын өсөлн ирээдүйн тэмцээн уралдаан амар их болдог. Янз бүрийн уралдаан болдог. Тэгээ тэр уралдаан болгонд ч нөгөө хүүхдийн ордны хатан амтлаг гэж ганчмаг хөшдөр тэгэл хатан амтлагийн салаад очнесэн тэгээд тэр үед шүү дээ одоо тэгсэн чи айгуугаа нэр тийм биш те хүүш хулаа хараа наад чи айгуугаа зөв байгаагүй камертон ч анх спайкийн нөгөө их марлаа их хоёртай байлаа мөхтэй хоёртай хамтайлаа мэдээ тэгээд өөр их юм байлаа нэг юм тавуулаа тэд нар ч нэрээ тэд нар ч нэрээ тэд нар ч анх камертон гэд тэгээд мамон наашрын шал хөгшин юм биш тэгвэл тэд нар ч сая харин холонгийн ярьсан сэдв амар сэдв хүндэж гаргаж ирж байгаа байхгүй. Тэр үедээ шүү дээ. Яам гэдэг юм баг байхгүй ер нь улс нь бодлогоор хүүхд залуучуудыг чөлөө цагийг зүгээр байлгадаг байсан юм байхгүй юу? Хүүхд залуучуудын театрт бүжгийн нөгөө нэг одод болгон тэмцээн уралдаан болоод энд нь тэгээд нөгөө хүүхдийн зургийн уралдаан парк дээр шатар наадам байнга нэг өдөр шөнөгүй ингээд нэг үйл ажиллагаа байнга итгэвч тийм маягтай тий. Тэгжээж хүүхдүүд нь айгу тэрэндээ орох сонирхолтой. Ер нь бүгдийн спорт залуучуудын хөдөлгөөн. Тэгээд одоо тэр үеийн чинь л баг одоо нөгөө нэг хороо, only names тий. Тэгээд нөгөө бүжгийн хамтлагууд Z-met гэж 80 байсан мэт тий. Одоо юу ч байхгүй. Тэр үед чинь нөгөө ихэн Бацүгчин анх нөгөө урилгаар дуулж муулаа. Нөөдөөс. Тэнд чинь яагаад гэхээр нөгөө мэрэгчлийн сургуулийн хүүхдүүд урилгаар ирж оролцож дөө муугаа өргөж тэд чинь баг шүтэн шахуу байсан үү тий. Та оныгоо ирж өгөө. Тэр эхний нэг шүд ундгийг яасан мэдгүй. Би намайг соёл тусланд явуулчихдээ. Би нэг ангийнхаа хүүхдийг орчихгүй. Тэгээ манай үед 23 орос сургуулийн хүүхдтэй шүү дээ. Ингээ харсан чинь гэл хамгийн гайгүй зэрэгтэй хүүхдүүд хоорондоо автобус дээр наалтсан заа. Ингээ хараад байгаа. Тэгсэн чинь ингээл тэнд жоохон гайгүй хүүхдүүд ингээл харахгүй. Тэгсэн чинь нөгөө хин камертоны болд одоо зэрэг спайкийн марлаа. Тэд нэг мүлэг орцсон чинь нөгөө хөгжим үзмийнхэн ингээд нэг өрөөнд орчихгүй. Хөгжмийн бүжиг баг. Өглөө олон дуудуулаад ямар нэгнийхэн тэр нэг наадамдаа бэлдээ. Нөгөөдөлтэйгээ нөгөө өөрөднөө унтцсан. Тэгсэн чи миний нэг шилжилээ дотоосоо ороход дуулсан пак унаа шээ. Тэгтэл дуулсан байгаа чи. Хоёроос та балан амир орлоо. Тэгчээ камертоны бол марлаа хоёр байсан байхгүй. Одоо яг санаж байгаа. Тэгээ мэдээ тэгээд нөгөө хин мөхтэй спайктэйсэн мөхтэй яа тэгээд тий. Өөр бас тэг бүр ороо зөөж явсан шүү дээ. Ууслаар би энэ ярианд оролцохгүй байж болох уу те? Он зөрөөдөд. За нэрээ яг тэгэл тэрнээс хойш бүгдээрээ л тэгэл яг нөгөө урлагт те насан туршдаа яасан. Тийм юм зохиогоод өдөр шөнөгүй хийдэг байсан. Хайна майна ч хийхэд хайна ч бүжигдсэн байсан юу? Гээ солоод тэр нөгөө нэг 90-ад одод орж исэн байхгүй. Тэгээд тэр чин соолоо дуучнаар нэгдүгээр ярианд орж исэн байхгүй. Тэгэл хамтлагууд нь баг ингээд тэндээсээ хүүхдүүдээ олоод баг эвлээл ингээд баг бүгдээ хамтлаг болоод тий. Гэхдээ нэрээ бүжгийн хамтлагууд чинь тэгэл яваад
бие бинийгээ олоод энэ амир энийг хамтлагтаа аваад ингээд хамт мөнгө харандаа зарандаа чи баг хоцгон тэндээс айгүй олон юм Тийм хэлсэн шүү. байх Уука шүү. муука чинь бас бүжгийн амлаг мамлагтайсэн. Тийм шүү дээ. Айгүй их дуулдаг хүүхдүүч айгүй их бүжгэлдэг байсан анхандаа бас. Бүгдөө бүжгэлдэг. Тэгээд ингээд газраас ингээд шамбаарлаад энэ тэндээс орж ирэл ингээд тэгээд тэрэндээ их зодоон болно. Ер нь тэгээ одоо тахад энэ охид хүүхнүүдээс бол Манай хорооллынхаа манай юуных ингээд хоорондоо нэг амар тийм Өөр хийх байхгүй юм чи. Facebook байхгүй. Замаачгүй. тэгээ худлаа ярихгүй Гол боломжтой зурна. Үгүй Телевизэр байхгүй. худлаа ярих боломж байхгүй. Худлаа ярихгүй. Ганцхан нөгөө гэрийн утастай ээж аав бол оройн цагаар ажилласаа тарж ирээд уцаа гаргана. Ишнүрийн салгаа хийж штэ цаад чи. Орой оржод уцаа гаргаж идэ фан тэнгүү тэрхүү орнд маргааш 12 цагаас Москва ресторан yes так. Яг 12 цагт очихгүй тэр ч байхгүй би ч байхгүй юм чи яах юм. Тэгэл яг цаг барьдаг байсан байхгүй. Нэгдүгээр цаг бариа сурцсан. Хүнд худлаа ярьдаггүй тий. Тэгээ яг тэндээ уулздаг. Хүмүүжлтэй. Пианарын цуслан яваад ирээд 7 хоногийн дараа үлээ 10 хоногийн дараа Сүхбаатарын талбай дээр уулзъя гээл. Па манай бүлгийн тэр ирж ийн энэ ирж ийн талбай дээр чинь тийм гоё байдаг байсан юм зү. Тэгээ хүүхдүүдээ гэхдээ илүү нөгөө нэг хүсэл мөрөөдөлтэй, илүү тэмүүлэлтэй, тийм коллективтэй тийм Хамт байсан. олон тийм байлгасан хамт олонсог байлгасан. Сургууль одоо нөгөө тийм сургууль, ийм сургууль гэж хүүхдүүд бие биенээ ялгадаггүй найзалцгаад тийм хүүхдүүдийг яг одоо чи яг одоо яг цусны дээр чи яг тийм л байсан шүү дээ. Хүүхдүүд бүгдээрээ ингээл нэг бүлэгт орсон хүүхдүүд чи ингээ бүгдээрээ найз болоо л тийм нэг тийм. Одоо чи нөгөө Тэгээд нөгөө буцгийнхаа урд оройд ингээ бараг л хурцгнээр цэрэг халагдж байгаа дайтай маягийн бодоод уйлж дуулаад ерөөсөө амар Хавцгаа гэлээ. драматик байсан шүү. Янаг байсан юм шиг ер нь. Тэгээд тэр туслангаас ингээд туслан дээр гоё найзалж байгаад ирээ суусан бүр одоо бүр үнэхээр үлгэр жишээ гэр бүлүүд ч гэсэн одоо аяг байдаг байхгүй. Тийм баг тийм. Үнэхээр байдаг шүү. Тэр болгон нөгөө ганц одоо манайхад ингээд найрамд нь амар ганцаараа ингээд гарч ирчээд байгаа. Туслан болгон гоё байсан байхгүй. Янзаг, ундраа, хандгаад тэгэл одоо энэ түнхлийн шонхор цэрэгжин шонхор дөл. За тэгэл одоо ийш чинь нөгөө юу лээ? Чиний саний соёл Жавхлантууд. Та одоо бүх цуслан явсан байд юм уу? Би ч нөгөө газар уснаа явж гэж хэлсэн шүү дээ. Ангар золбонгор байсан шүү. Бүх туслаг. Бүх газрыг мэддэг. Хамгийн аимшигтай зүгээр энэ авьяасаа дийлдэг байсан юм л та. Тийм байна. Ингээд цусланд очиод 3 дугаар бүлгээр 3 дугаар ээлжээр очичдгийг. За ингээд цусланд нэг ээлж очих заавал урлагийн үзлэг тэмцээн болдог байхгүй. Тэгээд тэрэндээ Айгуу дарамттай төрүүлчихдэг. Тэгээд 4 дугаар ээлжээр шагнуулаад тэгээд дахиад 4-ээр 5-аар шагнуулаад тэгээд 6-аар шагнуулчих. Йоо ямар хэцүү юм бэ? тэгэл тэжж байгаа шүү дээ. Тэгээд би тэндээс харимааргүй шүү дээ. Тийм үстэй. Тэгээ гоё Цуслангийн нэг хүүхдүүд бол зүйл. Яа, та нэрээс төв байдаг. Тэгээд баг хамгийн сүүлд нь баг пав болгон шахаад буцдаг байсан юм шүү дээ. Атмаа болоо. Гүнзгэр юм болгонд ингээд Чампион сэргэлэн байгаа. айгүй тийм юмнуудыг нэг л удаа ээлж ээлжийн бүр ингэж нөгөө уучраа олцсон амьдрах юм нарийн ширээ ухаантай бүр айгүй. Өдөр хараж зүгээр Мондөг хүн байсан шүү. контрол болсон. хоёр контролдог юм. Дутуу сэдв хайчих байга дунд чинь гүйж ороод байгаа нь энэ баггүй. Тийм байна. Гэтэ манай чамп яаж ч сэргэлээс. Энд чинь бас хүн одоо тийм эмоционал нэг одоо хүмүүсийг ингээл гоё. Тэгсэн хүн болгонд байдаггүй бас энэ хүн шинж юунд чанар одоо байхгүй, тийм. хөгжин баяс инээх үү гэдэг чинь ганц хоёр асуулт асуугаад нэг үгс нөгөө татчмж байгаа. Тийм шүү дээ. Өөргөөс амьд явахад алтай игнаас уусгана гэж бас тэнксээс юм үг сонсно гэдэг чинь бас тэр бол хүн заяахгүй юм шүү дээ. Өнөөдөр бол одоо тэнкс ер нь энэ сүүлийн үед харин би энэ жаа хоол хийж харагдаад хаяа нэг ингээд нэг тэмцээн дээр очиж нэг шүүг чигээд авах болсон юм байлээ. Тэгээ энэ хүн одоо тэтгэвэр нь болоогүй дээ л гэж бодсон. Тэтгэврийн нас. Тэтгэврийн насууд арай л болоогүй дээ энэ ч. Би хийж л байгаа шүү дээ. Ер нь шүүг чигээл золигтол энд суугаад ихлэхээр л энэ хотлоо болоод эхэлдэг гэж хүмүүс. Нэг том юм зүгэл. Нэг том юм зүгээд одоо хэмсгнаад ингээд би одоо тэр зургатаар гарч байгаа энийг л ерөөсөө би боль гэж хэлмээр санагдаад зарим усуудад ингэ. Бөө уралдаан тэмцээн аа. Энэ болоо айгүй сонир хамтдаа нэг тийм гашуун. Тэр чинь зургт үзэж байгаа юм мэддэг л байна. Одоо тэрэнд хамгийн сүүлд чинь нөгөө нэг хоол хийгээд байдаг нэг нэвтрүүлэг дээр л би тэнгисийг би ер нь тэнгисийг бас олж хараагүй утсан ш нь. Нэг шүүгчээр орцсон тэр нэг хоол хийгээд байдаг шнэ ягаав нэг гэр бүлчлөө нэг тойрдог галтогоо бас дахиад нөгөөх нь юу вэ? Хатад байгаа чинь заавараа. Яг тийм. Адгүй тэгэл одоо янз янзын гадны энтертайнмент тэр нөгөө нэвтрүүлгүүд болох юм шүү дээ. Гадны дөөрөөд Би хэрэггүй. тэгж боддоо ш. Монголд ч
яг нөгөө бүх хүн дуучин, бүх хүн тоогооч, бүх хүн жүжигчин. Үнэн шүү. Одоо бүх хүн дизайнер болсон, бүх хүн фото зураг авдаг болсон. Тэгээд нэг тийм бүх хүн ингээд яруу найраг, бүх хүн ингээд ном уншдаг нэг өөр мэдрэмжтэй болсон. Тэгээд залууч Бүгд шүүмжлэгч. Одоо ерөөсөө хүн би ингээд өөдөх юм бол одоо ингээд пост оруулна штэ. За одоо энийг харж байгаа гоё хоёр хуваагдана яг миний хэлснээр л байж байгаа. Гэхдээ чи муу удаа энэ чи бүр яа. тэр дотроос чинь би арай тэгж боддог байхгүй. Тэр дотроос чинь яг ингээд нөгөө мэрэгжлийн төвшөнд хүн болгонд ийм тогооч хүнд ч гэсэн бүр таалагдахаар тийм гоё амтыг хийж чаддаг хүмүүсөө цөөхөн гэж боддог байхгүй. Тэгээд би анх нөгөө Тэнгисийн цаг гэдэг нөгөө C1 телевизээр гардаг байсан нэвтрүүлгийг анх үзэлтийн тэрийг чин дуурайгаал гэр мэртэй ингээл хоол мол хийгээл яг бүр тэгж хийж үздэг байсан аахгүй юу. Дахианы оромог моромог гэж анх чамаас уржилаа ш телевизээр. Тэгвэл тэгээд чи баг болзон ер нь энэ гуанзны гэнэ тогоос нэрийн нэвтрүүлэг байдгүй баг Тэнгис бол баг болчихно анхдагч байхгүй юу. Тийм штэ. Энэнгээр ингэж хийж болдгийм байна гэдээ харж ирсэн дараа нь телевиз болон галтгоод болсон байхгүй юу. Яг үндэ тийм байхгүй юу. Бид нар одоо санаж байна уу? Нэг нь манайхны нэг бизнесийн нэг айгүй өөдгөө харган тийм шүү дээ. Цагаан утас гараад хөрхийн юм уу имэнэр цайныхаа сүүний мөнгийг олох гээд нэг цагаан утас тавьдаг байсан чинь энэ жамбагийн ээж авцсан он чинь би ээжтэй авч өгнө тэгээ гомбогийн ээж нь аваад тэгээд сүүлдээ бүр ингэж ангиараа тэгээд цагаан утастай Монгол даяараа модонд орсон байхгүй юу. Тэнгис тэр хоолоо хийгээл тэгэнгүүт нөгөөх нь гомбоо нууд нь хажууд нь хоолнд хэрэглэдэг дагалдах материал гэж ийм юм байдгийм аа ингэсэн бол тэр бизнес ингээл яг нэг хүн дээрээ тогтоод явах хэрэгтэй байхгүй. Шамбаралдаад нэгнийгээ түлгэж унгаагаад энэ нь онцгой болчлоо гэж дараагийнх нь дахиад юм гаргаад ирэхээр бөөнөр хушуурч ороод ингээд тогтсон бизнес Монголд байдаггүй. Цөөхүүлэх нэ ирнэ. Айгуу сайн. Би хараад хийж боддоо шүү дээ. Ер нь яагаад вэ гэхээр хамгийн easy амархан юм шиг харагдаад байдаг байхгүй юу. Хүмүүсүүд хүн болгонд би ич чадмаар юм шиг харагдаад байдаг. Худлаа дух шүү. Би чадна гэдгүүд чи амар дух шүү. Яг үндэ би одоо хараа үдийн наслахтай би яг үннээ л хэлье. Сая дүү нэг харь гариг лөө гадагшаа явсан. Шинэ жилийн дараа заяа. Яаж азар би харин шинэ жилийн 31-нд нөгөө ээж дүү хоёроор гой хоол хийлгэж чинь дотор аявих баярлдаг байхгүй. За тэгсэн чинь дүү харь гариг лөө яваад ээж минь хаяа хичээнд оч хараадрий ээж нь барьтаа гэд ганцаар үлдэн шүү дээ. Хөсс тийгүүрээ тэгэл мах гөшөглөөд шарлаа. Нөгөөдгөө мартчих. Эхлээд амсч үзээд ингэ болохгүй байна даа. Тэгэхгүй яг секунд тутам тагийг онгоолгоход ямар юм болох вэ тийм үстэй. Дандаа хараад уу. Тэгээ байсагаад хараад дурчих гэж байгаа юм түлчихгүйгээр ингэсээр жинкнээс түлээд тэгээ жажсан чинь яг жинкнээс нүүрс болоод тэгээ ингээд сэмэшхэн гэлгэр бот ингэж хосч байгаа хийгээд хариландаг сайхан твтгээд ухаагаад би тэр өдрийг хоол гоолсон. Үнэхээр би хоол хийж чадсан. Танд хоол хийх мэдрэмж байдаг юм байна. Мэдрэмж биш. Дээрээс нь техник байхгүй. Тайп байхгүй. Мэдрэмж байхгүй. Хамгийн сайн хийдэг юм болохоор зүгээр яг юмыг таацтай болгыг үл надад өгчих хэрэгтэй юм байлээ. Энийг сайн чамж байгаарай гэх юм бол. Нөгөө муу санаатай юм болохоор 4-5 хүн мах шидчихэл мангарыг усыг тэгэл ширэгтэн хараа л тэгж байгаа зү яз болгоо штэ харин. Тэгээ манай гэхдээ дийлэнгийн ирчүүлч амар мундаг байт юм биш юу? Гадагшаа. Гаднаас ирсэн, Европоос ирсэн ч юм уу дийлэнх ирчүүлэн дандаа нөгөө галтайгаан сүшиний газар ажилласан байдаг те. Өдөр чинь нөгөө царайн Япон шиг байна. Өөр ажил дарахтай нөгөө мяа цалин авчих гэдэг. Тэгэхдээ ер нь бол хоол мол хийх дээр айгу мэдрэмжтэй. Тэнгиссэн дээр хайр гараг сураад ирсэн. Арай өөр монголчууд. Гэхдээ энэ чинь монголчуудын нөгөө одоо жишээл нэг өөр нэг өөр улсын нэг муудаач яах бас нэг төгөр зогсож штэ одоо энэ хоёр хамт ингээд ажиллаж хахад яаж ижаал Монгол нь залтай дээр нь гарцсан байдаг байхгүй. Яаж хийж байгаа вэ? Илүү сэргэлэн байдаг гэж. Салаатаа хэрчээсэн бол тэргээрэл 5 жилээр байж байгаа байхгүй. Тэгээ би дахиад энийг 5 жил гэвэл би гэртээ очиж байшаа авнаа гэх тийм яриа байж. Монголчууд чинь дээш нь гараа марг ресторан хөдөлж аваад хажууд нь ийм ресторан нэрнгээд яг тийм эртээ. Цаавал хиний байраа барьцсан төв зээл авч байгаа ресторан нөхөр яг хаалнаа гэл. Тийм нөгөө нэг зоригтой бодолтой байдаг. Наа ястаа өнөө багш. Тийм нөгөө эрсдэл тооцохгүй. Яг л хийн гэсэн бол хийн. Тэгээ уул нь яг л цэвэр нөгөө бизнесмен үний санаа тий. Айхтар чи ингээ харж ярьж байгаа нэг юм ирээл манай таньдаг дүү байдаг байхгүй. Гэсэн чи одоо энэ юунд бэлэгд байдаг. Гэсэн чи ингээ тэр нэг овн нэрээ засаад энэ нөхөр өнийг нэ. Тэгээ манайх чи ярахаа шүү дээ юм угааж байгаа арч. Гэсэн нэг юм писгээл тэр нь байнгаараа дуудаал нэг одоо юу гэдэг Монгол мөнгөөр нэг юм 300-400 мянган төгрөг өгч яваад идэв юм байна л да. Тэгээ юуг нь яслаад ингээ харч зүгээр нэг утас нь халдсан ухлаа тэрийг салгаж дахиад нэг утас нэмээ ингээд байсан баг.
Тэгэхээр дахиад хийсийн гот нөгөө би янз чадсан шүү дээ. Чи юугаар хяналтдаг гэж. Өө би Монгол захиргаан чи байсан гэж нөгөөд нь яналтсан гэж байна. Тэгээд нөгөө захиргач өө чичээр юу гараагүй. Өөр тэднийг унтарчлаа гэл. Манаас багасаа л нөгөө амар орчинд өссөн. Тогны утас нь байг юм байж тийм. Харанхуй тэмдэрж байгаа орцод амар шатдаг гэл. Бүх юм амар байсан тийм үстэй. Одоо чамд ядгаар бүх юм хийсэн. Сэдээсэр бид хонхон аваа иддэг юм чинь. Хоёр утсын нийл гаргаад хонхон аваа иддэг. Тэрийг нийлүүлж хонхол могтардаг уу? Одоо бол Япон фонтын утсаар нь ингэ нийлүүлээд хонхдог ухаан алтан л дээ. Гэтэ нөгөө юу айгу сайтай байна л да монголчууд нөгөө практик айгу сайтай тий. Практик нөгөө энэ аймагчгийн амьдрал нь бий болгоо хийсэн байхгүй. Одоо манай аймаг амьдрал. Тийм болохоор Одоо бидний өссөн энэ хорооллын байрууд шүү дээ. Нөгөө өндөр хүчлэлээр ингээд нөгөө хий шахаад халуун усаа айлдаа өгөх гэж байгаа шүү дээ. Бүгд хийгэн шахаж байгаа нөгөө пар нөгөө олон жил болсон юм чи өөрөөр дисхгүй шүү дээ. Углаакаар пунга буудаг шүү дээ халуус. Хан таазруу ингэж хүршээд. Тэгээд тэрийг одоо хүн дуудаад авчруулаад тэрийг ингээд эрзоод хийх гэж тэр усан дуусаад хүмүүсийн шатраад өгөхөд дуусна үстэй. Зүгээр ерөөсөө балкон дээр нэг мод байж идэг шатсан. Тагилдаг уу? Бүгд хаглаад барьж гүйж орж ингээ барьчих тэр халуусны дунд ингээ галын хайцгаар ингээ бариулаад хэдүүлээд бүр шаантаг хийгээд тэгээ шагаа ичэн тгөө. Тэгээд бүр өвд оцсон тэр модон дээр зохиогоо байж да сайхан барьж идэг нөгөө. Энэ яста янзын барьж хойд бүр баг додоо ороод хүүд халуусаа авчихсан. Хойд солиод нэг шаачих юм шүүгээ яриа сууж байгаа. Хаяа нэг алхаараа чангалаа зогчоор юу? Одоо нэг шиг ямар юм паар нь 100 айл гараад авчин гэх юм тийм байхгүй юм чи. Одоогийн фармер чинь сонирм болсон юм нэмэх мэйгүй. Нэмгээ дээр ингээд таараад битээ илүү дөрөв дээр. Тий гараад мараад. Гүшээ манай баг хүүхдээ одоо нь шүү дээ 7 настай заяа нөгөө эргүүлдэг уцыг хараа энэ юу вэ гэдэг байгаа юм чи. Facebook яваад. Миний хүү энэ чинь ингээ ярьдаг уц аахгүй хүмүүсүүд ингээ хоорондоо одоо энэ гар уцсны чинь хамгийн хөгшөө өвөө юм ээ нөхгүй. Гэхдээ тэрний чинь өмнө энэ байна. Энэ ярих гэсэн. Манайхны чинь бүр ингэж эргүүлдэг өө. Шигэд бүр тэр чинь эргүүлдэг баг та. 1 2 3-аар Моцтой ёо. Миний үед миний чинь бүр дахиад энэ 6 хайд энэ дунд нэг боцороо зочилж байгаа байна хороо гэдэг байна. Нэг гадхан гаднаас дуудлага авдаг нөгөө эргүүлдэг юмгүйний уц байдаг гэсэн чинь. Дүүлийн харс. Тэнгууд дээр нөгөө ингээд тавьдэн штэ. Тэр ингээд залгачдаг шүү дээ. Одоо 32 гэж залангууд 3 2 2 тэгээд залгачдаг шүү дээ. Морцтой захилттай тэгээд чи юус морц байхгүй. Тэнгууд юусмсэж мангар урдаа ирэхгүй бол тасарч дээ. Айгуу гоё үе байсан. Бид нар тэрийг алдаад байгаа байхгүй юу? Одоо энэ ингээд одоо би хажуудынхаа айлыг бараг чи танихгүй зарим. танихгүй шүү дээ. Тэгэхээр Өглөө хүн гараа гарч орцоороо бүгдөө бие бинэ мэдэнтэхөө. Тэрний тэр нэг мөө шар юм гомбогийн тэр 4 давхрын яагав 52 номер гэж яриа шүү. тэр юм элбэг биш байсан болохоор бүх айл бие бинэс нэг юм гоё. Давс нь хадаа шүрүүп байна. Гэтэ одоо яшээ тэгээд яг нөгөө хүний жоохон мөс муудсан болохоор бас нөгөө ямар ч хүчирхийлэгч тэр айлдаа яг үдчихэж байгаа ус зөөр ойлгоороо бүгд биш шүү нөгөө хэнийг яриад байж байгаа. Хайцтай тэгээд нийтлэг хүмүүсүүд тиймэрхүү болцсон. Тэгэхээр жоохон хэцүү те цаг үеийн чи бидний мингос ардлах юм те. Тийм байна. Чиний хараа том юм байна. Нэг байхгүй гэсэн. Хааны минь хатны минь га. Тийм яг тийм хааны минь тийм ээ. За хоол өстой гоё юм. Янз би одоо тэгсэлээ үлсэж байсан. Манай хоолыг одоо ингэ манай нэвтрүүлэгтээ энэ хоол ус ундаа бүгдийг нь алтан гац одоо хөвгөлтийн зоог одоо өгдөг байгаа. Тэгээд алтан гац. Тэг өнөөдөр бас нөгөө бүсгүн гэхлээр нь жоохон яргаа загсан магас гэсэн шүү. Гэхдээ гоё шүү дээ. Чи яг гадаад толгонд амьдэрсэн. Тийм шүү дээ. Салман гоё л доо яалцчихгүй бүр хамгийн жижиг гэр чууд нүдэнд харагдчих нөгөө манай их хурдын дарагч алтан гудас гэдээ дуудсан шүү дээ. Тэгээ алтан гудас гэдэг нь алтан гац гэдэг. Нөгөө боингийн жагаахыг ингээд та юу н хоорондоо уулзаж би жагаах дээр би энэ хүнийг зүгээр яг үндэ болоод шүү дээ. Яг жаргал сайхан гоо яриа байж та айгуу гоё ярьдаг байхгүй. Зүгээр төгс ярьдаг хүн шүү. Үнэн юмыг шууд утгаар нь ингээд хүнд ингээд одоо манай энэ томчууд чиг тойруулдаггүй. Тим ийм гээ шууд хилдэг хүн байхгүй. Гэхдээ мань өөрийгөө шууд хэлж байгаагаа айгуу супер гэж боддог байх гэж бодож байна. Юу гээ? Тэр нь ч угаасаа өөрийгөө супер гэж бодчих. Гэхдээ эшээ тэг яагаад вэ гэхээр хинч хизээч нөгөө хулгай ээжсэн, лөөр ээжсэн ч юм уу эсвэл хин нэгнийг аимшигтайгаар гомдож ирсэн, хин нэгний амьдралыг сүйтгэжсэйгаа хизээч ярьдаггүй байхгүй юу? Тийм би бол тэр хүний тухай мэдэх учраас тиймэрхүү юмыг харж байсан учраас надад бас тийм эвгүй дурсамж
байдаг. Хамтлагт нь байлгүй. Гүү. Тэгээд Би тэр яагаад- хүнтэй яагаад ерөөсөө байсан? ч тийм холбоо молбоотой байгаа. Би бол яг жигэлдэг шиг уулзаж нэг л удаа намайг дуудуулсан байсан байдаг юм байна. Тэр нь болохоор юу болсон гэхээр нэг 2004 оны сонгуулийн үе штэ. Хуучин юм шүү дээ. Тэгээд энэ Сөүл рестораны доор нь дахиад нэг юм байд юм дээ штэ. Ресторанаас доошо ингээд доошо оронгууд бодвол караоке ч юм уу юм. Тийм. Тэгээд та нар ингээд тэгснээр тэр чи юунаас болсон гэсэн нэг хүн уцаар яриад манай дарга тантай уулзах би ч одоо даргагүй хүн шүү дээ дээр юм. Манай ээж аавлаа гэдгсэн. Бишээ та буруугаар ойлгоод бүгд найрамд намын дарга санал тавьсан юм аа. Тэгээд нэг хүмүүс ирсэн баг та очиод уулзах уу гэх. Тэгээд би очисон. Өөрөө орж ирээд тэгээд хүснээрээ идээ дуугаад тэгээд та нэр гоё юм яриа сууж ихэд. Би одоо өөрөө ирээл юм яриад явчих юм ах гэж хүлээгээл байдаг. Явуулаа бодвол шээ. Одоо энэ юу илээ ш. Тэгээд яваад өгсөн. Би нэг л удаа тэгэж очисон. Яг өөртөө ингээд тулж юм ярьж үзээгүй. Тэгэхэд ааш муутай хөнгөсөн тэгээд хамгаалаад хоёроос нэг юм асууж байгаа. шууд асуу. Одоо энэ нэг урлагийн байгууллагууд байгаа шүү дээ. Урлагийн байгууллагууд цалингаар нэмүүлээ. Эсвэл ямар нэгэн ажил хийж гин тэгээд энэ тенттэй одоо Солонгос явж байна. тий олон жил нөгөө насаараа сурсан хөгжимчид маш бага хэмжээний цалин авч гин 20 жил сурчаад 700 мянган төгрөгийн цалин авч гин гэд ярьж гин. Тэгээ энэ тухай юу гэж бодсон? Маш буруу шүү дээ. Хулаа. За би шууд наадах чирээ. Би буруу гэж ойлгож байна. Ерөөсөө буруу юм аа. Нэр яг үндэ хэлэхэд миний амьдралын анх эхэлсэн гараа улсын хүүхэлдэйн театр. Монгол улсын хүүхэлдэйн театр. Айрамаас алба хаачаад халагдаж ирээд тэгээд удаагаас ажил төрөлгөө байж байгаа тийм шалгуулаад анх удаа. Одоо миний багш энэ Монгол улсын хөтөлбөр юм ардын жишээ Мягмар Нарангай хүүхдтэнд очиж гуйж байгаад ингээд би одоо нэг юм яас жоохон байгаа. Энд л ормоор. Тэгээ хүүхэлдэйн театр шалгалт өгөөд тэнцээд энэ хүүхэлдэйн театрын жүжигчнэр ажилд орж ирсэн. Тухайн үед одоо бол би боддгийн. Тэнд байхад миний одоо хоолоо өөрчилж ярих ч юм уу тий. Нөгөө янз янз болдог юм чинь. Ер нь улсын хүүхэлдэйн театраас ихтэй байхгүй. Тэгээ намайг байхад тэнд театрын дараагаар Алтан уу гэж Чехэд одоо яг хүүхэлдэйн мэргэжлэрийн төгсөж ирсэн дарга байсан. Тэгээд энэ Чехийн их тийм жүжигний зохиолууд их тоглодог. Бид нар одоо тэр Монгол жүжиг нь болохоор Донтор гэж Чехийн зохиолчийн Цуурэ энтер гээд тийм жүжиг тоглоо. Тэгэл тэр нөгөө бид нар чинь нөгөө орлон тоглогч гэдэг юм айгу ховортой 7-8 хүн бүрэлдэхүүн хүний бүрэлдэхүүнтэй нэг хүн 2 кугл барина. Ширмний ардал тоглодог байлаа шүү дээ. Тэгээд цалин бол өөрөө мэдчихсэн шүү дээ. Тэгээд тэр үед байсан цалин чинь одоо байгаад байгаа юм шиг гэж би бодод байдаг. Тийм тэр үед урлаг айл үлддэг гэдэг байсан алга үнэлэмж болсон. юу? Тийм харин тийм. Тэгэхэд тэр үед одоо яг үнэхээр урлагтай хайртай учраас тэр усууд Тийм шүү дээ. байгаад байна хөрхий тий. Энийг нь хайчихгүй юмсан гэл нэг 2 жилийн өмнө 10 жилийн өмнө хийсэн наадмын нээлттэй саяхан хийсэн наадмын нээлттэй харьцуулж хараад Монголын урлаг өөр төвшөнд явж ийн гэдгийг хүн болгон хараад байгаа хэрнээ энэ хүний цаад амьдралыг өнгөж харахгүй байгаа айгу харамсал байгаа байхгүй юу? Яг үнэ. Гэхдээ тэгээ энэ яам гэдэг тусад нь байшин бариад ингээ бүр сайдын томилоо төсөв батлаад өгсөн ийм яам эцэг ихтэй болж ийн гэсэн үг шүү дээ. Тийм байгаад байтал энэ урлагын сүрээд байгаад гайхаад байгаа байхгүй. Үгүй яагаад вэ гэхээр би Харин хараа ингэж урлаг бодож байгаа. дэлхийд дээр хаач байхгүй. Яагаад вэ гэхээр төрийн албанд ажиллаж байгаа урлагийнхныгаа дэмжихээсээ илүү нөгөө чөлөө туран бүтээлчдийг дэмждэг тиймэрхүү өөрийнхөө нөгөө найз нөхдийн хүрээлэлт ч юм уу эсвэл таньдаг хүнийхээ хүрээлэлт ажиллаа явуулаад байдгийн болов гэсэн надад тиймэрхүү харж байхад тиймэрхүү байдал нь ээлттэй хүн болгонд харагдаж байгаа байхгүй юу? Манай Монгол улс чинь ерөөсөө энэ авилгал одоо энэ завхрал энэ чинь аимшиг юм болсон. Би одоо нэг ресторан нэгч байгаа байхгүй юу? Саяхан шүү дээ. Одоо нэгдэж байгаа. За өнөөдөр 5 сарын одоо дунд те. Тэгэхэд би ингээд одоо юу гэдэг нэг одоо тэр бичиг мичгээ авахын тулд заавал би 500 сая төгрөг өгөх ёстой. Бичигдээгүй хууль. Би бүр ямар цаасан дээр бол бичигдээгүй байхгүй. Тэнгууд бүх юм мэдж байгаа. Дарга нь авах ёстой, хэлцээний дарга нь авах ёстой. Бүгд аавна. Тэнгууд хийж өгөх ёстой. Өгөх ёстой. За би нэг худлааны олонний танил царай мараагаар энийг ханаалж байгаа нэг 250 мянга өгч чаа. За. Тэ. Өөр хүн ирвэл бүр одоо юу гэдэг хинж танихгүй хүн ирвэл тэр бүр амар дээрлэх. Тийм цаас байхгүй нэгээд нөгөө хүн чинь мөнгөний өгтөл надгай л болгодог байхгүй. Тэгээ энэ яагаад тэр угаас нөгөө нэг юм манай нийгэм чинь ингээд авилгал одоо бүх юм идэгдээд бөөстөөд мөрөг гачин болцсон. Идэх юм. Тэгээ жижигхэн шанах шиг юм дотроо ингээд одоо дөрөв уулынхаа дунд аим шиг. Бүр дээд одоо юу гэдэг дээр одоо дарга зэрэгээсээ ихсүүлээд аим шиг болцсон. Буруу шүү. Энийг бол би буруу гэж үзэж байгаа. Би бол одоо замраг болцсон. Тэгээ урлагийнхантайгаа би санал нэг байгаа. А би хизээч улсын байгууллага
хүүхдийн чадраас хойш дахиж ажиллаж үзээгүй. Энэ урлагийнхан гэж яриад байгаа одоо чиний хувийн бизнес эрхэлдэг хэдэн продакшны захирлууд ч байдаг юм уу тийм үү? Одоо нэг жоохон мөнгө төгрөгтэй болсон гадагшаа дотгошоо нөгөө хамтлаг нь гараад явцсан ч байдаг юм. Ийм усуудтай болохоор ингээд тэглгүй яа Монголын нэрийг гаргаж байгаа. Бусд нь Монголын нэрийг гаргаагүй юм. Тэгээ харин яг тиймэрхүү Тийшээ бусдыгаа Монголын нэрийг гаргахын тулд юу ч хийдэг байхгүй. Юу хийж яг дэмжихгүй юм чинь тэгээ одоо ийм бэлэгдлийн хүмүүс болсон юм байлээ. Шин жүжиг тавихаар очиж нээдэг. Ямар тэр жүжигт одоо юу хийсэн гэж одоо тэнд би бол ичээд очимооргүй байгаа. Тэгэхэд очиад тэнцээ ингээл энэ жүжиг бол бүр Английн алдарч зохиолч тэрний нөгөө зохиол тэгж яхад нь баг манай намайг хүүхд дагуулж очиж суханы нэрээ суулж байгаа шүү дээ зарим. Энэ одоо жоохон ичиж өхмөр. Ер нь манай энэ Монголын улс төр бүх юм руу ордож байна юм уу? Би чинь ерөөсөө тийм шүү дээ. Одоо ингээд одоо би өгөхөд одоо байж яг үндэ хэлэхэд тэтгэр гэж байхгүй надаа. Би ч улсын байгууллагад ажиллаж үзсэн. Дандаа хувийн нөгөө чөлөө дуран бүтээлч гэдэг. Тэгээ чөлөө дуран бүтээлч байлаа гэд одоо би ганцаар очиж яам дээр очихвол чи эртнээс тогооч болоогүй. Түр Чи манай тогооч. Би зөв яг би өгөө би өгшөрсөн ч ямар ч мэдэрчгүй тогооч болох гэдэг. Наач орч штэ яг пиццаны тогооч болоо. Тэгсээ би тэнгисээр бодоод Урьлаа түлээд байдаг хүн яаж тогооч болох юм бэ? би яг төлөвлөлтөө юм чаднаа. Тийм үү? Рамен да. Шүлхний ямар ч автгүй л яана. Одоо чадгийн царайг төсөл зөө. Хоёул үсийн ус чинь энд нь альчуур зүйлгээд хөгшин. Тэгээ раменыг л гарван юм ингээд зүв ордог. Энэ хуруу байхгүй тал нь байхгүй ч тийм. Яа чи. Энэ зүгээр энэ чинь гурилд хамаагүй юу? Наач бүр ингээд нүх гаргаж штэ ингээд. Хомсгол болохоор Би энэ бантан энэ гурилдаа сайн хөө. Тэгэхээр нөгөө ямар ч тач манай сайд одоо харах л байлгүй хараасаа гэж бодож чинь. Тэгээд би чи өөрөө одоо мөрд орж байгаа сан гэд хийсэн. Энэ сангаараа одоо бид нар бас нөгөө энэ урлагт эко агши чинь би одоо ганц хайртай шавин шүү дээ. Эко ах чинь тэр сангийг үүсгэн байгуулсан байхгүй юу? Одоогоор бас 10 тоноо бурхны оронд очсон. Тэгээ одоо эко ахын хүү одоо эко ахын төрсөн одоо дүүгийн хүүж би байхгүй юу? Тэгээ бид хоёр нийлээд одоо энэ сан бас нээстэй. Энэ сангаараа одоо мөрд орж байгаа нэрмжт одоо маш олон уралдаан хэмжээ болж тэрийг нөөцлүүлээд тэр сангийн дэмжлэгээр одоо юу гэдгийг төлбөрийн төлөгч юм уу тэр хүүхдийн сургуулийн тиймэрхүү талаар ер нь хийсэн. Ер нь бол филармон бол хөгжмийн хүрээлэн тав хүн бүгдээрээ мэдж байгаа хэрэг. Тэгээ филармонд бол маш олон үеийн хөгжмийн зохиолчтой нөгөө хөгжмийн бүтээлүүдийг дандаа байнгын одоо хүмүүсүүдэд хүрэхийн төлөө ингээ ажиллаа тойрогж яадаг те. Хүмүүсүүд сонсохгүй байсан ч гэсэн тэр хүмүүсүүдэд ингээ нөгөө байнга ийм нөгөө сурталчилгаа ээж байнга янз бүрийн хөгжим сонсдог болгосоор байгаад одоо харин харьцангуй маш олон тэгээ сонгодог хөгжим симфон тэ одоо янз бүрийн хөгжмийн бүтээлүүдийг хүмүүсүүд бас ингээд сонсоод байдаг болсон байгаа. Тэгэхгүй яах юм тэр би санаж байгаа тэр кинонуудын одоо бүх киноны дуу саундтракаар гоё тоглолт хийсэн тэднийг бид нар үз тэр чинь билет нь олдохгүй шахав байсан. Филармоноос хичнээн олон уран бүтээлчид бас тэр дотроос хамтлаг дуучин уран бүтээлч бас гарсан гэдгийг ер нь бол миний үеийнх манай үеийнх бүгд мэднэ. Мэдээж мартах учиргүй юм байхгүй юу та ер нь. Тийм шүү дээ. Гэхдээ энэ би зүгээр л яг үндэ ингээд бодоод байдаг юм зүгээр. Тэр хүмүүсүүдийг жоохон дэмжиж те тэр хүмүүсүүдийг одоо тоглолт хийх эсвэл янз бүрийн тэр хөгжимчдийн соло уран бүтээл хийх янз бүрийн тийм жижиг ч хамаагүй тийм зүйлүүд дээр нь янаасаас дэмжлэгтэй те байнгын юм урлагийнхны тэр одоо яг мэрэгжлийн урлагийн байгууллагуудаа маш зүв зүтгэр дэмжлэг үзүүлэхгүй бол эдгээр чи бүр ингээ бүр сөхрөөд бүр ингээ одоо бүр бүгдээрээ солонгосон яваа. Тэр сөхөр цаашаа шүү дээ. Өмнө одоо нэмэгдсэн амар болцсон байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ингээд манайхан айгүй хөөрхөн хараа уран бүтээлээ хийхийн тулд тэнд очиж илүү мөнгө олоод гэртээ илүүчлээд үлдсэн мөнгө хайрлаж авчингуудаа энд гой дуу хийнэгээ явж ийнгээ боддоо айгүй үрдүр. Тэгэхэд худлаашааж хүнийг тулгаж одоо юу гэж судлаагүй байж залдиж хүнд ял өгч явуулж байгаа энэ шүүгчнэрийн цалин нь зүгээр сууж байгаа л хэдэн зуун саяар ингээл том хаус дансанд нь 2 сая доллар гэж. Уучлаарай. Яг шүүгч 2 сая доллар. Улсын ажил хийж байгаа. Тэгэхэд энэ уран яг үүндээ би энэ ялгааг айгүй бүр амархан жишээ хэлээ. Энэ их хурлын гишүүн энэ иргэн 2 байлаа. Аль нэг хурлын гишүүн. Одоо за энэ чи айгүй олон чадны үзүүр шиг ааштай гэсэн үг шүү дээ. Ингээ энэ хоёр ингээ цуг ингээ ирээн гарлаа. Энэ уран бүтээлч. За. Энэ уран бүтээлчгээ штэ бүр жахын өвөр Монголын Шилэн аймаг нэг уран бүтээлч энэ тэгсээр хамаг гой дуулдаг энэ аваа явна. Энэ хэн танихгүй. Танд дирэхгүй. Хэл гараа энэ баахгүй. Тэг манаас мэдхгүй байхгүй. Хэн танихгүй. Хэн танихгүй.
олон цалаа үжиртэй тэнд гарангууд ахаа өөр юм яриа. толгойд өрсөн адгаажаад мангас. Манай монголчуудыг яг үнэ энэ урлаг соёлоор таньдаг учраас энэ урлаг бас ингэ зогоогоод байгаа гэсэн эдгэрт эсрэхгүй ингээл дотроо за яах вэ хөрхий улс минь болохгүй байгаа маа урлагийн бас уян гэдэг чинь тэрэн дээр бас гардаг шүү хөрхий. Тэгээ одоо наадвал Энэ хоёр одоо ингээд хөөе. Амар тий 152 150 лээ тийм ээ. Одоо харин зүгээр хитцээ тэр газар шилгээх юм байгаа гэж бодож жагсан шүү Би дээ. өнөө энэ жил юм жагсаа гэж боддог. яг юу авсан юм? Аваагүй. Би сонгуульд нэг Аваагүй дайвар би үн санаа. сүдэ ачхаа сайд болмоор байна. Мань ерөөс идэхгүй зөө амлж ийна. Ингээд жин тавьдаг байх нь. Холдыг харнаач юм. Идвэл хандаа айди гэж байна. Тэр байхгүй. Одоо нэр энэ нийгэм өөр Яг тэгж ярьдаг уу? залуучууд өөр болчихсон шүү. Тийм шүү дээ. Залуучууд Залуучууд аюу. гэхдээ залуучууд өсөглөн байгаа амар их ядарч байгаа заяа. Одоо жишээ нь за бидний үеийнхэн 40-оос доош насныхан те 30 эдтэй залуучууд өнөөдөр өвтлэн ажил хийгээл тэнд ажлынхаа мөнгнөөс яг хэдийг нь гэртээ зарцуулаад хэдийг нь амьдралдаа зарцуулаад хэдийг нь зээлдээ зарцуулаад тийм шүү дээ. Өө 200-гүй шаасныг яа хүнсээ 200 цуглуулж ийн бид нар гайгаад байгаа. Гуйлах чи амьд. Хамгийн багада 500 тий саяар одоо нэг сар идэхнүүгүй юу гэд ярьж саяар тэгэхээр хоол авчгаар одоо цаа чи өмс зүүх хэрэгтэй болно. За орон гэр засвар үйлчилгээ тэрний тал ярих ч юм байхгүй гэд боддоо. Бензин тосмос. Тэр томцууд л мэдэхгүй шүү дээ. Бид нар чинь хамгийн гол нь буруу сонголтоосоо болоо та нар одоо нэг юм айгүй ойлгоорой. 20 мянган төгрөгөөр авч арх уух мөнгөөр сонголтоо худалдаад байгаа байхгүй хинэ. Жамба мамба идрээ. Ирээдүйд нөгөө ядуу амьдрах. Тий, ядуу амьдрах юм өөртөө хийж байгаа шүү. Тэгээд төрцгөө хараагаад байгаа. Өөртөө сонгосон хараад тэр бол өөртөө харааж байгаа ажил. ажиллаа. Хүмүүгээр бол мөнгө тарааж байгаа амьдралдаа хараагүй. Энэ хаана одоо орон нутгаар амар. Солиор орон нутгч ингээд нарийнх нэг гудамжтай энд нь алцснаа энд нь нөгөө Монгол хатанд авчихдаг. Гэхдээ шүү дээ айлч нам айлч талдаа уулаасаа бүгдээрээ л хулгайч нар байгаа байхгүй юу. Гэхдээ цэвэр бизнес хийгээд одоо жишээ нь улс төрд ороод бас нэг юм хийчих гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүсүүд Тэр чинь хулгайч нар нийлээд тийм алаа шүү. тийм нийлээд тэр хүнээ Баярлалаа уучлаарай тэнгисийн нэвтрүүлгийг онцгой болгож байгаа дууч төсөө за ингээд эргээд хөгжилтэй сайхан яриад орцгоё. Хөгжилтэй сайхан яриад. ийм гоё хоолны артд уул амар гоё юм ярмаар байсан боловч бухимдалтай. гээг Энэ урлагийнхан миний ер нь бухимдал бас юун дээр байгаа гэхээр одоо жишээ нь нөгөө урлаг би өөрөө 12 жил ажилласан байж тээ филармонд 12 жил одоо миний 12 дахь жил байхгүй юу. Тэгэхэд тэр байгууллагт ажиллаад ямарваа нэгэн одоо ингээд төсөл бичээд за эсвэл яам дээр очно ямгүй яж байгаа саяхан яамтай болсон. сайхнаа болсон юм аа. Тэгээ яам дээр очиод ингээд Эдийн нөгөө гинлээ гэж. одоо жишээ нь филармон ч юм уу ямар нэгэн за хэдүүлээ симфони рок тоглоё те. За яа тийм шаардлагагүй. За шаач хэлсэн юм. За тэгээд шүү дээ тоглоё гэж одоо те. Рок Тэгээд одоо тэрийг ингээд бичэн штэ. Бичээд хэдүүлээ одоо яг ийм төслөөр ингээд ажиллая гэхээр бид нарт за ягаад вэ гэхээр бид нарт нэгд олдохгүй. Хоёрт шүү дээ энэ төсөл нь ямарваа нэгэн одоо өөр газруудаар ингээд амжигдаа явцдаг. Тэр нь одоо бүр шал өөр төслүүд дээр те. Тэгэхээр нөгөө нэг яг нөгөө одоо таньдаг талаараа биш. Тэгээ эсвэл нөгөө найз нөхдийн юм хүрээллийн урлагийнхнаараа биш. Яг энэ нөгөө улстай ажиллаад улсынхаа төлөө Тогтмол сууршилтай байгаа. Тийм шүү дээ. Насаараа ажиллаж байгаа тэр хүмүүсүүдэд нэг боломжийг олгооч ээ. Юу н олгож явах хэрэгтэй байхгүй юу? Тийш харж байгаа хэлчихв камер. Тийм шүү дээ. Олгоод өгч штэ. За тэгэхээр энэ бол нэр нэгэн бодлын ингээд ярьж байгаа хэдий ингээд хулан яриад бид гурвал яриад байгаа ингээд бодогж байгаа боловч энэ бас үзэгчд бас өөрсдөө аягүй сайн тунгааж бодох хэрэгтэй юм байна. Тийм. Энэ яадгүй гэхээр одоо чиний саяны орок фестивал гэдэг ингээд ярихаар зүгээр л эний чинь өөр нэг одоо продакшн өөр дээр аваад зүгээр тэр фестивал нь биш гадны баахан босон болоогүй хинч танихгүй уран бүтээлчд ирээд энэ нөгөө юуны тийм цонжин болдгийн доор нэг бүрэн ингэж яваад байдаг байхгүй юу. Тэгэхэд нөгөө Монголд байгаа юм хийгээд бүтээ гэсэн залуучууд нь ингээд хоон хоцроод байхгүй. Яам бас нөгөө нэг тэртэргүү одоо ингээд тэртэргүү гадагшаа явуулах те хөгжимчдийг дуучдыг явуулах те уран бүтээлчтэй гадагшаа явуулах тийм зүйл дээр бас туслах хэрэгтэй байхгүй. Олон улсын фестивалд манайхан монголчууд яагаад оролцож болохгүй гэж. Угаасаа манайхны өгөөсөө одоо кампын байна, хипхоп байна, жаз байна. Бүх социалист улсуудын нэгдсэн арга хэмжээ янз бүрийн фестивал мөнгө төлөө улсаас төлөө явдаг гэсэн шүү дээ. Одоо манай тамирчид чинь харалтай өөртөө мөнгө төлөө явдаг шүү дээ.
Тамирчид тэгж явж байгаа тийм бүгд тийм шүү дээ. Зураачд өнөөдөр те одоо зураачд баримлчид урчууд бүгдээрээ л бас өөрснөө Чаа сүр өвдмөр юм байл л дээ дураач. Тэгээд ийм гоё сэтгэлтэй ийм хүмүүсийг соёлын яамны сайд болох хэрэгтэй байхгүй юу? Та нар битгий мөрөөдсөн. Зүгээр баян хүний одоо хүүхд ч юм уу баян хүний одоо их чад дүүсрэл одоо тэр хамаагуус яам ам дэр одоо эмч биш хүн. Тэгээд одоо наад чинь нэгсэндээ мөнгөгүй бол төрсөндөө гэж байгаа юм шиг шүү дээ. Эмч биш хүн эрүүл мэндийн сайд урлаг мэдэхгүй хүн одоо юу гэдэг соёлын сайд майд үгүй мэдчихээс одоо ямар хүн байгаа лээ. Тэ? Тэгч аяагүй яг юм мэддэг хүмүүсээ хавчаа гаргаа ич. Тэгэж одоо ерөөсөө үнэн хүнд яг шууд үннийг хэлж болохгүй. Тэгэмэл хэлмэгдэнэ. Уулаасаа хэлмэгдүүлсээр аваад ирсэн юм чи. Ер нь хар тамга дарамт гэж. Би бол одоо хэлж намаа дагуул дарахгүй, нараа дагуул дулаахан явна гэж. Төрийн үнсэл мөнгөтэй өршөө. Одоо би сүлдэнд байна штэ. Одоо энэ модон сүлдэнд хэдэж мөрөгдгөө нэр шүү. Гэхдээ штэ төмөр мөнгөндөө л мөрөгд. Одоогор штэ тэ харж байхад залуучуудын дийлэнх нь юу гэж боддог вэ гэхээр аль нэг нь намд харьяалагдахыг хүсдэг заяа. Тэр чинь амар өрөвдөлтөй зүйл байхгүй тэр. Улсын ажлын үед би сайхан байна. Цүнхтэй гой цүнхчин болно л гэсэн үг шүү. Чи ингэ тоогооч болох уу? Үгүй ээ тэгсээ чи мэдээ. Түнхэн санаа ёо би ингэ офсгүй. Тэгээ чаваа тоогооч болох уу? Хувийн хөвшлийнхэн дандаа л дампууралтай байгаа шүү. Бүгд юм хийх гэхээр тэгээд татварт нь юм туслаад байгаа ч. Зөөгч. Одоо нөгөө угаагч, за үүслэгч олтгой болсон шүү дээ. Байхгүй. Ягаад? Тэгээд сая 500 2 сая төгрөг өгөхэд улсын ажил дээр 700,800 2 сая төгрөг өгөө чи ингэ тийгүү ирэхгүй. Байхгүй. Алга болсон. Та нар улсын ажлыг зүгээр ингэ 700-800 мянган төгрөгийн цалин авдаг гэж бодож байна уу? Төрийн ажлыг би одоо ресторанаар хайж болохгүй. Урдынхад ягаад хахуул өгч болдгоо юм бэ манайхаа гэх. Одоо чи тэгж ярил яам хөдлөн шүү. Манай яам жоохон ахуулаа. Худаа чамаа пистолд явуул их чинь дүү заяа. Тэр пистолд $10,000 нэ. Гэтэ яг тийм. Гэтэ 5-ыг өгч байгаа. Гэтэ 5. За тэгвэл хамаг яваа. За ингэ нээж өгч. Чи өөрөө за би гаргадаг гэж гаргадаа шүү. Энд гаргацсан. Энд гаргадаг захрах одоо нэг саяын шилж өгч. За маргааш чатпиг авилгалаа тэмцэхээс дуутах юм байна л да. Наа нэрээс яг хүндээ миний амьдрал чи яг бүр ард түмний минутын дээр ил цагаан бүр ингэ дэлгэсэн цаас юм. Хараа ажил бас нөгөө ажилд орохгүй байгаагийн бас нэг шалтгаан юу вэ гэхээр нөгөө залуучууд тэтэрхий их нөгөө их мөнгө. За ингэсэн байна. Мөрөөтэй тоглоом. Гээгөө усын халамж хүмүүс гаргасан. Гэр хороолн хэдэн байгаа байлаа Улаанбаатар. Хааж очтгүй. Манай халамж юу халамж үү? Чамд халамж ирсэн юм уу? Үгүй би тэр газруудаар чи явж үзье найзаа. Чамд халамж ирсэн юм уу? Гээгүй тэр газруудаар яваад тэр хүмүүсүүдийг халамж авчин харин. Хүнсний талон гэдэг юмтай заяа сар болгон хүнсний талонтай. Гэр хороол. Сонгон гэр хороолын бүх айлтын талон авд юм уу? Бүх айл биш. Үгүй шүү дээ. Зөвхөн хороон дарга маргата сайн хүмүүс нь авдгийн заа юу. Гээгөө гэхдээ тиймэрхүү юм байдаг. Гэхдээ энэ ямар ч хэрэгцээгүй энэ юунуудыг одоо тэтгэмж халамжуудыг байлгах хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ энэ намын чинь сонголт ийм шүү дээ. Баруун зүүн гэж хоёр байгаа. Барууны чиглэлийнх нь ажил хий, та нар ажил хийхгүй бол эсвэсгээ хуваагдчих юм уу те. Тийм болохгүй. Баруун зүүнийг гэж хоёр нам байгаа шүү дээ. Тэнгүүд язгууртлууд энэ нөгөө дэвшүүлж байгаа санааг нь айгуу сайн уншил. Би ингэ сонголтыг зөв хий гэдэг учир нь тэр байхгүй. Хөдөлмөр хийхгүй бол мөнгөгүй та нар хөөе. Барууны чиглэл нь тийм нам байхгүй. Зүүнний чиглэл болохоор үгүй ээ. Бид одоо улс их орны энэ их ажилт энэ монголчууд ер нь бол ийм баялагтай чи. Эдгээр юу мөнгөний өг тэр 5-7-оос өгөөчтэй 300 манайх 300 аваад годомжинд яада та нар мэднэ үстэй тий. Нэг авсан тэр 300-ын хүм болгоо. Та яармаг 3 цаг бүгдэрсэн штэ 300 дээр. Архитан зохтурахгүй яа. Гээгөө тэр юу мөнгө өгсөн? 5-7 одоо аваагүй юм уу? Мэдээгүй шүү. Одоо 300 өгөөд тэр мөнгө чинь 20 яга коронавирус хүртүүлсэн мөртлөөсөө минийхээ ороогүй шүү. Би буруу бүх хүнд өгсөн шүү. Үгүй зөв бүртгүүлсэн. Коронавигоор өгсөн шүү дээ чи одоо болооч тий. Тийм үү. Аваагүй бол энэ аваагүй шүү мөнгөтэй. Үгүй коронагийн үеэр ч өгсөн заяа 300 шүү дээ. 300-аас өөр мөнгө өгөөгүй. Дараагаар нь энэний мөнгөд нэг 50 орж ирсэн шүү хөөе. Ийм аваа. Ийм гээд нэг 50 орж ирсэн. Ингээд үндсэндээ 350-ыг авчиад байгаа улсаас одоо биднээс эргээгээд эн чи яаж ийм гэхээр 2 жилийн коронавигийн бид нэр 350 мянган төгрөгөөр ивент итгэсэн байж тус тэг хүн ба ард хүн ба одоо чамаас яаж авч ийм гэхээр штэ нөгөө л татвар нөгөө бүр ихсэн за тийм за тэгээд нөгөө нөөт идж байгаа хаалнаас өөр татвар төлдөг дэлхийн хаач тийм байдгүй дэлхийд харин байхгүй гэдэг штэ зарлцсан л байна